За энэ удаагийн бичлэгээр сагсан бөмбөгийн дамжуулалтын талаар үзэх болно. Өмнөх бичлэгтэрээ бид бүхэн сагсан бөмбөгийн шийдэлтийг үзсэн байгаа. За дамжуулалт гэдэг бол сагсан бөмбөгийн хамгийн чухал нэг хэсэг. Бөмбөг хоорондоо дамжуулж бид багийн тоглолтыг гаргах юм аа. Тийм учраас дамжуулалт маань бол зайлшгүй сурах ёстой техникүүдийн нэг юм. За энэ дамжуулалтыг цээжний өмнөөс 1 болон 2 гараар дамжуулалтыг үүсгэж байна. Аль нэг хөлөөс урагш нэг алхам. Бөмбөг хөлөө авахтаа муу адил аргач хагасгалгана. За өвдгөр хагаслуулна. Нурууцыг өөр илүү дутуу хөдөлгөөг шаардлагагүй. Хамгийн чухал зүйл бол гарны бууган байгаа. Кистийнхаа хүчийг бас сайн гаргаж бөмбөгөө нөгөө хүндүүгээ хүчтэй оромжтой явуулж чадна. За энэ бол мөрний орчмоос нэг гараар хэрхэн дамжуулалтлаа үзүүлж байна. За энэ ямар ч төрлийн аль байрлалаас өгсөн дамжуулалт маань бөмбөг хөлөө авах хүний цээжин хэсэгт их бие хэсэгт бөмбөг бол очиж байх юм бол чиний дамжуулалт маш оновчтой байна гэсэн үг. Хэрвээ нүүрлүү хөл рүү хамаа намаагүй дэлхий явуулах юм бол дамжуулалт маш оновчгүй очиж байна гэсэн үг шүү. За энэ шалан давуулж хэрхэн дамжуулалт талаар үзүүлж байна. Бүгдөө хасуулж аль нэг хөлөөс урагшныг хасгана. За тохон шулуун байх ёстой. За авар талаас 2 гарын шулуун бас толгойн дээрээс за чамаа багтгүй намхан хамгаалж байгаа нөхцөлд нөгөө хүнийхээ хэмжээ дээгүүр энэхүү дамжуулалтыг өгөх боломжтой. Бас хурдан тоглохын танаа гарсан бол хүчтэй дамжуулалтыг алсын бас өгөх боломжтой байдаг. За тохон бол ямар ч үед л шулуун байх ёстой. Нэг хамгийн чухал зүйл бол эрхээ уруу доор чиглэлтэй, жигчэн уруу дээш чиглэлтэй байх юм бол чиний гарны кист маш зөв байралтай байна гэсэн үг. За шийдэлтээ яг муу ялгаа авахгүй дугууны үеэр доош сандарж өгнө. За тэгээд та бүхэн дамжуулалтын техникийг сурснаар сагсан бөмбөг тоглоход маш их амар хэлбэр болж өгнө. За багийнхантайгаа ойлголцол тал дээр ч гэсэн давуу тал болно.